Сайн бацгаана уу? За, лайв шууд ирлээ. Арай ч үгүй нэг цагтаа амжиж орж ирлээ. Өнөөдөр маш их юм хийлээ гэсэн. Манай хүүхдүүд миний үсийг бодож өгсөн. Ээжээ таны үс чинь бүжиглэх гэж байгаа юм бол та юм өстө бүжиглэж болохгүй гэд. Тэгээд утас таблет хоёроо цэнгэлчээд хүүхдүүд дээр очиж үсээ бодолчоо төрөд ирсэн чинь утас маань ажиллахаа хэлцээ. Проблем хөгжим байхгүй. За хөгжимгүй ч гэсэн яа дээ. Өдөр дасгалаа ирнэ өчгчрийнхаа заяа. Яг хүмүүс ингэж давхар махвар лайв хийгээд ороод ирд юм билээ. Тэгж мэгээд хөгжимтэй ороод ирдэг хүн байвал одоо бүжиглж болж байна. Хүмүүстэйгээ нийлээд бүжиглэх сонирхолтой хүмүүс байвал. Надад энэ лайвд орж байгаа хүмүүс баг ингээд яг хүмүүс ингээд юм бичээл тэр мөр нь харагдаад идэм байлээ. Надад ч тэгж харагддаггүй. Би хамгийн сүүлд нь эсвэл би чаддгүй мө бүү мэд ингээд хамгийн сүүлд нь юу яаж чаад. Тэгээ би бол нэг 3 нүдний шилтэй авахгүй юу. Нэг нь хараа нарных нөгөө хоёр нь ингээд юу байдаг. Тэгээ 3 шилээ заримдаа энэ тэн тавьчаад олохгүй. Заримдаа бүр нөгөө өдрийн гэртээ байгаа мөртлөө нөгөө ийм цагаан шилнүүдээ олохгүй. Уул нөгөө хар хүрээтэй шилээл хайсан ухаантай олдохгүй юм. Тэгээд нөгөө хар нарны шилээ зүгөөг үнийх юм. Тэгээ шил тэгээ зууж байна. Жохон профессор шиг харагдаж байгаа. Бүжигч юм шүү. За тэр яах вэ? За эмэгтэйчүүд бэлнэ үү? Биш ээ, уучлаарай. Дандаа л эмэгтэйчүүд гэл амар муха үнс нөгөө нэг хүүсээр ялгарлаад байна би. Хүүсээр ялгарлахгүй. Хүмүүсээ найзуудаа бэлнэ үү? Бүгдээрээ бижиглэх. За өнөөдөр би ста жинхэнэ пүүцтэйгээ сууж байгаа. Энэ би ч одоо ганц хүний театр гэдэг шиг бүх юм ганцаараа, артлын ганцаараа, уртлын ганцаараа, гэрээ ганцаараа ингээд хоёр туслах нэг хөрх юм энэ хангахчсан таблет минь над руу ороо сууж байна. Тэгэд утас маань норцсон юм шиг байна. Ингээд цэнэглээд аюу яасан чинь нөгөө нэг норцсон гэсэн тохио өгөөд байна. Тэгээд одоо хөгжимтэй хүн ороод ирэл сайн л. За тасгалаа хийнэ. Өнөөдөр гоё цэцэг нэмж авсан шүү. Харсан уу? Харж байна уу? За бүгдээрээ харагдаж байна уу? Энд би бас миний маань ажил хэцүү маш овонч мөн айгуу гоё. Ийм өртөлтөө байдалд ажиллаж байгааг хүмүүс мэдэрээ ойлгоорой. За бүгдээрээ босоорой. Босоо зогсгоосноо. За би халаал гэж. 1 2 3 4 1 2 3 1 2 3 4 1 2 3 4 зүгээр л дараа энэ хөл харагдахгүй юм тий. Би нөгөө юу яхаар хөл маань харагдахгүй шиг байна. Зүгээр дараа бол ингэ товшихгүй шүү. Зүгээр л 1 2 3 бүсөө өдлөө. Зүгээр 1 2 3 1 2 3 1 2 3 2 3. За өчигдөр 8 гэсэн тий ганхаараа найгараа. 1 2 3 1 2 хөгжимтэй хүн ороод ирч чадахгүй нэ. 1 2 3. За одоо хараарай хүмүүс найзуудаа юу яаш тэ. Хэрвээ та нар үнэхээр идэвхтэй ингэ хийж чадах юм бол 2-7 хоногийн дотор үнэхээр үр дүн гарна шүү. 2-7 хоног гэхэд би төрүүлээ явчих шүү. Миний энэ минь ч арилаад алга болчих шүү. Би ингэ ганцаар ингэж ивэл. Тэгэл та нар хараад хоцроо шүү. Үзэгч байгаад яах юм бэ? Хийлтэй хамт хий. Хамт бүжгэл. Хөгжимгүй мөртлөө бүжгэл гэдэг. Одоо өнөөдөр тасгалаа юм нэ. За 1 2 3 4 надад ерөөс юм харагдахгүй болохоор би та нарыг хийж байгаа л гэж найдаж байгаа шүү. 1 2 3 4 1 2 3 4. За гараа өргөд. 1 2 3 4 1 2 3 4. Таацаа баг хөдлөхгүй. 1 2 3 4 1 2 3 4. Наашаа чашаа удаж болно. 1 2 3 4 1 2 3 4. За хөгжмөө гэр гэртээ тавьцгаад тэгвэл бүжгэл.
Би энэ хүчин дотор аялж байгаа юм болоо бүжиглэхээс 1 2 3 4 1 2 хахад ингээд би хөдлөхгүй байгаа юм шиг мөртлөө айгүй эрчимтэй юм чинь айгүй их юу нөгөө нэг уухтас шатаад байна шүү. Хөдлөөрөө 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 За бүжиглээрэй. 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Яа өнөөдөр нөгөө манай дууч Ариунагийн юуг нэг 2 дуу бэлдээ гэж бодчихсон л да өөрөө үзээгүй байсан. Тэгээд утас маань одоо хүртэл сэнгэлэхгүй. За утас сэнгэлэхгүй юм шиг. За өчигдөр өөр ямар тасгал заалаа? Найх гэдгсэн. За яц нөгөөх нь гараа ураг гэсэн шүү дээ. Гараа дээр шиг. 1 2 3 4 жоох урлагтай. 1 2 3 4 1 2 3 4 Яваарай. 1 Одоо ганхаад хамт 1 2 3 4 1 2 3 4 ганхаад 1 2 3 4 2 3 4 газраас хөлөө хөндрөл өрөхгүй шүү. 1 3 4 1 2 1 намайг ингээд хараа суугаад байвал ямар ч юу байхгүй штэ. Нөгөө нэг үр дүн байхгүй штэ. Босоод ингээд хөдлөөр хөгжмөө тавь өөрсдийнхөө хөгжмөөр. Дуртай хөгжмөө тавиад ингээд 1 2 3 4 1 2 3 гараа хөдлөө энэ байрнасаа ингээд хөдлөхгүй. Ингэж мэнгэж тавшмаахгүй за зүгээр 1 2 хөл чинь 2 энэ юутэйгээ хөрстөөгөө шалтаагаа ингээд шалнаасаа хөдлөхгүй шүү. 1 2 3 4 1 2 3 4 Жахан өнөөдөр хөгжмөнгөө болохоор жахан нэг тийм юу гоо. Гэхдээ энэ дасгал хийж яхад энэ хөгжмөндөр ороод хөгжим өөрөө гараад ирэхээр ингээд яваад байгаа шүү дээ. Чашаа. За. Дахиад гараа 1 2 3 4 За айж явах 1 2 1 дэшээ гарахтаа гараа ингээд доошоо буулгахтаа ингээд 1 2 Энэ хараа намайг ингээ харахаар ерөөсө хөдлөх байгаа юм шиг та нарт харагдаад байгаа байхгүй айгу зөөлхөн хөдлөд байгаа юм шиг баг ингээд юу яахгүй тэгтэл ингээд нуран мөрөний баг хөлс гарах гэж байна. Хөгжим сонсогдож байна та нарт. За хамаагүй өөрсдийнхөө дураар бүржгэл. За тэр энэ дасгалаа өөр юм болгож авсан уу? 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 хулаалцаад урагшаа яваад. Тэгээд одоо эмэгтэйчүүд явна шүү. Эмэгтэй хүн шиг явна. 1 2 3 4 1 2 3 4 гэр татраа 1 2 3 4 жоохон одоо хөдөлгөөнтэй 1 2 3 4 2 3 1 2 болж байна. Гараа хүзүүгээ дэшегээ 1 2 3 4 1 одоо хөлөө хөдлөхгүй хөлөө татаач болон татахгүй ч яж болно. За дахиад нэг 10 минут тасгалаа бичээ. Тэгээ 20 минут болно. Нэг хийгээрээ хүмүүсээ бүжиглэхгүй болохоор ингээд юугүй байна уу? Сонирхолгүй байна уу? Энд чи та нарын төлөө хийж байгаа шүү дээ. Би ямар ч бүжигчин биш. 1 2 3 4 За ерөөсөө та нар жоохон дургуйх шиг байна. Юу яа?
Хоолныхаа эрүүл амьдралынхаа тал дээр жоохон ярьчих тий. За би сая өдөр дэлгүүр гарлаа. Дэлгүүр гараа явсан чинь Германд өчигдрөөс ахуулаад нөгөө нэг маск зүүдэг болцсон. Тэгээд тогтмол байхан заавал зүүх ёстой гэд маск зүүдэг болсон чинь би өчигдөр маск зүүгээд ингээд шууд маск зөнгөөд энэ Монгол хүмүүс Монгол залууч Монгол хүмүүсээ бол айгүйх бахархлаа. Бараг 2-3 сар маск зүүгээд ингээд шууд дороо ингээд энэ агарын юунаас болоод айгүй баа зүүж байгаа штэ бараг гадаа бол зүүхгүй байгаа юунаас. Тэгээд хүмүүс маань айгүй ууртай байна. Герман хүмүүс жоохон тийм үгүй ер нь хүмүүс одоо орчин үед их стресстэй байгаа л да. Гэхдээ энэ коронавирусаас болоод бүгдээрээ айгүй тийм стресстэй. Ингээ царай ингээд бүгдээрээ ингээ бараацсан. Тэгээд дээр нь нүд мүд нь ингээд ер нь хүнийг ингээ сэжиглсэн тагнуулт шиг тиймэрхүү байдалтай байна гадаа. Тэгээд улаасаа коронавирусын тал дээр би бас лайв хийсэн. Энэ бол цаанаасаа юу явагдаад байгаамаа гэд. Эдийн засгийн том бодлого явагдаад байгаамаа гэд тэр нь харагдсан. Ягаад гэвэл манай кузина манай үеэл энд ирээд маск авахд 10 ширхэг маск нь 5 евро байсан байхгүй юу? Нэг удаагийн маск. Тэгсэн чинь өнөөдөр авах гэсэн чинь 10 ширхэг маск нь 15 ир гэж байна. 15 евро 3 дахин ихсэн байгааз үнэн. Тэгээд нөгөө нэг ийм помпор маск байдаг штэ. Юутай нөгөө нэг одоо сайн маш сайн хамгаалдаг. Тийм маск 15 евро. Би Монгол ямар үнэтэй байгааг мэдэхгүй байгаа. Тэгэхээр тэр чинь хүн болгоныг энэ маскыг зүү. Тэгэхээр нэг удаагийн маск гэд нэрлэлсэн байгаа байхгүй юу? Нэг удаагийн маск гэд нэрлэхээр тэрний чинь за герман шиг тэгээд ийм нэлээд хүмүүс нь сүртэй одоо сүртэй гэхдээ ёс журамтай хүмүүс бол тэрнийг хэл болж 2 өдөр зүгээд хаяна. Тэгээд би нэг ширхэг үгүй надад чинь би 10 ширхэг маск 15-аар авахгүй ямар үнэтэй юм үгүй. Надад нэг л маск хэрэгтэй гэсэн чинь надад нэг маск 10 ширхэг маск 15 гэсэн мөртлөө нэг маскыг 1 евро 90-ээр өгчээ. Тэгэхээр нөгөө жижиглэнгийн худалдаанд л оруулчихж штэ үнэ. Тэгээд та нар ингээд за ядаж зөвхөн Европт байгаа хүмүүсийн тоогоор бодод үзээрэй. Маскны орлого тий. Билл Гейтс чинь одоо эмийн худалдаа хийжсэн тэрний юунд концерн дотор энд явагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэдэг юм бэ гэвэл айлт баг байгаараа энэний цан зүгээр л юу явагдаж байгаа бодлого явагдаж байгаа. Би энийг гудамжинд маск зүгээгүй төлөө бити хайлалцаарай. Гудамж бол цэвэр агаар явагдаж байгаа шүү дээ. Тэгэл нэг гудамжинд хүнийг маск зүүлэх гэл энд бол зөвхөн олон нийтийн газар юм уу эсвэл энэ битүү орчинд ороход л маск зүүх байхгүй юу? Би мэдээж дөрмийн дагна би гудамжинд бол хязгаарч зүүхгүй. Би ахлаар цэвэр агаар амьсгалах байтал энэ дотор ингээ өөрийнхөө балиар гаргаж байгаа нүр сүчлэн хийгээ ингээ буцаад амьсгалах хэрэгтэй. Тэгжээс би ирүүлэх юм уу? Үгүй шүү дээ. Хүчил төрөгчөө амьсгалж ижил хүн ирүүл байдаг болохоос. Тэгэхээр чинь бас жоохон би эндээ шаардлага тавихтаа тэр хүүхдийг ч гэсэндээ гадаа цэвэр агаарт амьсгалуулж ингээ маск зүгээр айжаад хамгийн минь хаач хайчаад тэр бас арай л утгагүй байхгүй юу? Тэгэд айгаад байгаа юм бол би энэсээ 1 метр 50 зайтай явал та. Гадаа бол хүмүүс яг нэлээд их хүмүүс маск зүүж байгаа. Би бол зүүхгүй. Би маск битгий зүгээрэ гэж уриал гаргаагүй. Үнэн байдлыг зөвөр хэлж байгаа өөртөө мэднэ. Би гадаа салхинд бол маск зүүнэ гэдэг бол утгагүй шүү дээ. Өөрийнхөө машинд орчоод хүн маск зүүх алба байхгүй. Тэгэхээр чи энэ маскнаас болж яаж юм гэсэн ганцхан хоног маск зүүсний төлөө ингээ нүүрэн дээгүүр ингээ бах юм гарчиж байгаа байхгүй нөө юутэй нүрс зүгээр л тэр чин ингээд одоо гадаа бол айгүй их юу эхэлсэн байна. Асуудал нэлээд жоохон хүндрэлтэй маягтай би тоо баримт ерөөсөө сүүлийн үед ер нь үзэхгүй байгаа зургт үзтгүү. Тэгээд хүмүүс нэлээд тийм ууртай ядарсан түүртсэн ингээ бүгдээрээ ингээ сэгсэж мэгсэж одоо юу гэдэг ямар ч тийм нөгөө нэг амьдралын сонирхолгүй болсон баяр баясгалангүй болсон. Тэгээд одоо дэлгүүр орлоо шүү дээ. Энэ одоо манай Монголын бол одоо нэг юу гэдэг вэ? Нэг юм нөгөө өөртөө үйлчлэх тийм дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэр дэлгүүр орохын тулд одоо би энэ хажуудлынхаа дэлгүүрөд татахын тулд бараг зав нэг 10 метр 10-аас ч илүү метр зайд ингээ гадаа нь орчилж байгаа байхгүй юу?
Хүн болгон заавал тэрэг төрж орно. Тэргийг ингээ гадна хүн арчаад ингээ өгнө. Тэгээд хамгийн сонирхолтой юмд баримтна гэвэл манай энд ажилтдаг байж тээ худалдагч. За миний үйлчлж байж байгаа худалдагч нар нэг ч хэрэг хүн өвдөөгүй. Хамгийн голомтонд нь ажиллаж байгаа хүмүүсээс нэг ч хэрэг өвдөөгүй бүгдээ ажиллаа хийж байгаа байхгүй юу? Эмнэлгийн ажилчдаас яг голомтонд нь ажиллаж байгаа мөртлөө яагаад хүмүүс өвдөхгүй вэ? Бараг ингээд би битэг ингээд метрийн зайтай байвал тэр чинь бараг халдаад алаа ичт ингээд үстэ тэр вирус чинь. Тэгэхээр чин тэр юунуудыг бас жоохон логиктой бодорой бити хитрхи давруулаарай бити хитрхтэй нэг нэгэндээ стресс үүсгээр амьдралт нь өөртөө хамгаалах бол өөртөө л хамгаалал та. Заавал хүнийг давхар юу яагаад дарамтлаад авах ерөөсөө шаардлага байхгүй. Бид нар чинь нөгөө нэг одоо нийгмийнхаа контактыг би яагаад ингэ бүжиглээд би яагаад ингэ хүмүүстэй яриад байна. Нийгмийнхаа нөгөө нэг контактыг харилцааг байхгүй болгочхоор хүн гэдэг чинь өөр ингэ унжигаад ингээд ямар ч итгэхгүй болоод ингээд за ямар их л болж нэг фэйсбүүкийн хэрэгтэй хэрэггүй. За янз бүрийн юм ухна. Тэгэл зурагт үзэл гівтчихэд тийм тижээвэр амтан шиг болчихдог байхгүй юу. Тэр чинь найз нөхдөдөө ярьж явах хэвээр гарч орж явах хэвээр тодорхой хэмжээгээр гэртээ хашигтаад дэвэл хүүхэд хүртэл ингээд тийм гой сэргэлэн зан байхгүй болоод ингээд юу ячдаг. Нурмаачдаг. Тэгэхээр аливаа асуудалд маш их мэдээллийг аваарай. Коронавирусын талаар мэдээлэл авна. Энэ чинь эрүүл амьдралын талаараа л яриа зөв аваад өгöd байгаа зөвлөгөө шүү дээ. Яг одоогийн нөхцөл байдалтай. Тэгэхээр юунууд гадаад хэлтэй бол гадаад хэл дээр YouTube дээр зөндөө зөвлөгөөнүүд байгаа. Тэгтээ ихэнх гоё зөвлөгөөнүүд яг ингээд зөвлөгөөнүүдийг цаанаас нь бол ингээ хаачаад байгаа. Байхгүй болгочтой. Тэр бол одоо бүр батлагдсан хүн болго ярьчин гадуур. Герман аюугүй монголгүй ярьж байна. Жохон инээдтэй хошин би биэндээ ингээ баясгасан юм өглөө гэл тэгэхээр жохон хошин юм хийнгүүд үгүй коронавирус хошигнож болохгүй гэдэг нэрийн дор бүр юу гаргацсан. Коронавирусаар хошигнож байгаа хүмүүсийн юу постуудыг шууд устгана гэд. YouTube дээр Facebook бүх юмыг хянаад тэгээд бүгдийг нь устгаж байгаа. Тэгэхээр би биентэйгээ хошин байж байгаараа би биетэйгээ амьд харилцаа үүсгээрэй. Би биетэйгээ дэмжээрэй. Би нэг тэр заавал ингээд нэг маск засга зүүхгүй тэр хүний эрх. Тийм болохоор хүний эрхэнд бити халдаарай. Өөрсдийнхээ эрхээр гадаад нь одоо хөгшин хүмүүсийг бол айгүй их дарамтлж байна. Ерөөсө тэр хүмүүст ингээд нүдэн дээр гадуур ингээ гараа явахаар чинь хөгшин хүмүүс зөндөө ингээ хөгшин хүмүүс ингэчж байгаа байхгүй юу? Та нар гэртээ байж болохгүй. Гэртээ байх юм бол улам ингээд би чинь муудна гэд гаргачихж байгаа. Тэгсэн мөртлөө бас гадаа 0 коронавирус байгаа шүү гэдэгт хаач нөгөө хаданд завшруулагдсан халууны цулцаг хөөрхий гэдэг шиг болгоод ийм сонир мэдээлэлүүд өгчөж байгаа байхгүй хоёр талаас нь ингэч гэхээр болохгүй тэгч гэхээр болохгүй ийм мэдээлэл өгч. Тэгээ нөгөө хөгшин хүмүүс чинь бүгдээрээ гараад ирсэн байгаа. Айгүйх гадуур хөгшин хүмүүс байгаа. Энд байгаа хүмүүс мэдж байгаа. Урд нь бид нар харагдаж байгаагүй хөгшин хүмүүс байгаа. Тэгээ бүгдээрээ ингээ нүд нь айлттай. Хүнтэй ойртохоос ингээ нүд нь бүр ингээ нэг айлтаар дүүрсэн. Хөөрхий амт хөгшин гэсэн тэр чинь удаа амьдрмаар штэ. Амьдрах эрхтэй үсттэй. Тэгэхээр чи нэг хүнтэй ойртохоор айн гэртээ байхаар айн. Тэр үнийг амьдрал нь алж штэ. Хөгшин хүмүүс чинь тэгээд ядаж энтхийн хөгшин хүмүүсийн чинь одоо ингээд бас манай Монгол шиг юу байгаа. Ач гучин ирдэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо энэ хүүхдүүд тарагч, тэгч нар, өвчин тэгч нар имээ өвөд очиж тараагаад байна. Ингээд контактыг хаацсан. Имээ өвдөг уулзч болохгүй. Та нар өвдөгөө ч гэсэн тараан гэд. Тэгээд одоо юу болоод байгаа юм бэ? Юу болоод байгаа? Энэ талаар ингээд сайн бодорой. Бас манай монголчууд ч бүгд айгуу тийм ухаалаг хүмүүс шүү дээ. Өөрсдөө ингээд бас мэдрэмжтэй. Юу нь яг юу болоод байна? Хэн зөв хэлээд байна? Хэн буруу хэлээд байна? Тэгэхээр коронавирусээс айх ерөөсөө хэрэггүй. Нэгдүгürt орж ирэг байна. Өнөөдрөөр амьдрал. Маргааш орж ирчихгүй, нөгөөдөр орж ирчихгүй. Нэг хитэн шинжилгээ өгөөд шинжилгээнд нь өөрт нь учир нь байж байгаа байхгүй бас. Тэр шинжилгээгээ чинь хараа манай эмчнэр асуугаараа. Манай эмчнэр нэг шинжилгээний бодис гаргаж ирээд ингээд шинжилчихэж байгаа биш. Цаанаас нь өгөгдсөн коронавирусын шинжилгээг энүүгээр аавна гэдэг ингээд тусгай нэг удаагийн тариу шиг юм өгчөд байгаа байхгүй юу. Тэгээд тэр ямаар нь шинжилэхээр коронавирус. Ялангуяа суур өвчтөе хүмүүсээс коронавирус гарч ирдэг байгаа байхгүй юу. Би бүр бодоод байгаа. Би ер нь очиж нэг коронавирусын шинжилгээ өгч өгье гэд. Өвчтөе гарах нь эрүүл гарах нь гэд ер нь бодоод байгаа. Тэгээ энэгээр айгүйх мэдээлэл явагдаж байна. Яг үнэндээ бол тэр юунууд
эмнэлэг дэвтэж байгаа хүмүүс нь тийм дүүрцэн байхгүй байгаа гэж байна. Эмнэлэгт хоосон байгаа гэж байна. Ил тал зөндөө хүмүүс мэдээлэл өгч байна. Тэгээд нөгөө нэг хүмүүсийн чинь нэг өрөөнд авчиад за жишээ нь зүрхэн өвдөд, илгэн өвдөд очингууд коронавирустай гэдэг нэг өрөөнд авчиад 20-од хайчгаар чинь тэр эмнэлэг хоосон байна уу? Хүн орж ирээд үйлчлээд тахаар чинь тэр эмнэлэг хоосон байна уу? Эсвэл дүүрэн байна уу? Мэдэхгүй шүү дээ. Ямар ч контакт байхгүй. Ийм болгочиход байгаа байхгүй юу? Тэгэхээр ард түмэн минь, найз нар минь нэлээд гүнзгий холоор бодоорой. Бити хамгийн гол нь тэр бити хамгаалаарай, бити ингэрэ гэж байгаа юм биш. Айц бити үүсгэрээ. Айц гэдэг юм чинь те айгүй хүнийг хардталттай болгоно. Дээр нь айгүй тийм сөрөг энергиудыг биеэр чинь дүүргэж өгнө. Тэрний оронд ингээ бүжиглээд ягаад ингээ гараа алтлаад бүжгэл гэдэг ингээл ингээ энергиуд чинь гарч идэг байхгүй юу? Солилцоонд орж идэг байхгүй юу? Бид нэр ингээ хөдөлж байгаа юм бол энэ дотор байгаа энергиуд ингээ хөдөлгөөнд орно. Бүгдээрээ гоё урсгал хөдөлгөх юм бол эдгээр чинь урсаад ингээ шууд энлэг орж ирээд ингээ энэ чинь цэвэрлээд гарч явж идэг байхгүй юу? Тэгэхээр агаар дэлхийтэйг харьцах хэрэгтэй. Байгальтайгаа харьцах хэрэгтэй. Хоорондынхаа контактыг бити байхгүй болгоорой. Би энтэйгээ мэдээж муухай үг бити хэлээрэй. Өөрсдөө найрсаг битэй. Тэр нь бол тэрсэтрэгөө фэйсбүүкээр одоо хийж байгаа постууд айгүй гоё цэвэршиж штэ. Фэйсбүүкт би бол нэг хэсэг бүр огт ороход болцсон байсан. Бараг 1 жил 2 жилийн хугацаанд ерөөсөө тийшээ ороогүй нэг 2017 оноос хойш ороогүй юм шиг байна. Өөрийнхөө постыг харж хахад 2017 онд нэлээд постлоод тэгээд хүмүүс нэг тийм үг мүг ч юм уу гоё юмыг оошоохгүй байсан болохоор тэгээд орхицсан байсан. Тэгээд 19 оны үед нэг жоохон харьцаж үзсэн чинь ингээд янз бүрийн хүмүүсийн гэр бүлийн хэрүүл мэрүүл гэл ингээд хэрэгтэй хэрэггүй амар юм дандаа нэг сөрөг юмнууд явагдаад харна тэгээ хайцсан байсан. Тэгээ сая яалтж байхгүй би бодохдоо Facebook хэрэглэгчд маань Instagram хэрэглэгчдээс мундаг байна. Instagramд одоо ямар хүмүүс дүүрэн байна гэвэл орчин үеийн залуучууд гэтээ мэдээж гоё юм хийж байгаа. Facebook-тэй бол гоё хэрэглэгээ гоё. Гэтээ ингээд гоё постнуудыг би одоо өөрийнхөө айгуу постнуудыг ингээд буцаагаад харж байгаа байхгүй юу? Энд тэндээс хүмүүс явуулсан хүмүүсээс түүсэн постнуудаа оруулаад эргээ харахад байхгүй болцсон. Зүгээр дээр нь миний бичсэн юм доор нь гарах юм байхгүй болцсон. Тэгээ устгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө өөрсдийнхээ харж байгаа заавал хин нэгнээс надаас ч юм уу тэгэх болгүй харж байгаа юм болгондоо инээгээрээ баясаарай. Зүгээр л би ч гэсэн өдөр чи стресстэй л орж ирээл ингээл бас гүйж байгаа л орж ирээл ингээл энд суугаал ингээл та нартайгаа юм яриад тэгэл сайхан тайвширч шүү дээ. Тэгэхээр ингээд тайвшрах цагаа те 10 минут гоё тайвшраад 10 минут инээчгээд бараг өдрийгөө даачаа шүү дээ. Тэгэхээр тэгэж ирүүл байгаарай. Өнөөдөр уучлаарай. Юу яасангүй. Өнөөдөр ч одоо хэд өдөр юм бэлээ. Юуны амралтын өдөр сайхан өнгөрөөгөө гэд байхыг бодоход өнөөдөр 5 дахь өдөр ах тий. 5 дахь өдөр болол гэж бодож байна. Өнөөдөр нөгөө юунд дэлгүүрээс юм худалдаж авсан чи амралтынхаа өдрийг сайхан өнгөрөөгөө гэдсэн. Тэгээд би 5 дахь өдөр л болоо гэж бодож байна. Хас бүтэнсэнд би 3 цагаас лайв хийхгүй. Хас бүтэнсэнд би хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг учраас тийм лайв хийх зав байхгүй. Нэгд өдрөөс 3 цагаас тэгээд би бас хитрхи их эрт буруу мэдээлэл өгсөн байна. Өдөр болгон хийнэ гэд би өдөр болгон хийх зав бас надад гарахгүй юм байна. 7 хоногт нэг 3 удаа тогтмол цаг гаргая гэж бодож байгаа. Тогтмол өдөр гаргая гэж бодож байгаа. Тэгээд дунд нь завсарна хүмүүсээ өөрсдөө тэ заавал миний хийсэн тацгалыг хийх алба байхгүй. Ядаж 8 цагт хоолоо идчихлээ гэж бодоход 9 цагт нэг 20 минут хөдөлчихөж байгаарай. Тэгээд 9 цагаас хойш юу ч идэхгүй. Тэр бол тархалгачаа турах гэж байгаа хүмүүст ямар ч хамаагүй. Тархаж гэнэ үү, турах гэж гэнэ үү ерөөс хамаагүй. Тэр чинь нөгөө хоолой чинь шингээж өгөөд сайхан унтахад зориулагдаад тэгээд биений чинь эрүүл мэндэд тустай байхгүй юу? Мэдээж хэрэг жоохон жин хасах сонирхолтой хүмүүст бол мэдээж хэрэг маш хөдөлгөөн хамгийн чухал юм шүү дээ. Тэгэхээр тэгэж явцгаагаарай. Тэгээд амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрөө. Өнөөдөр харамсалтай нь юу байсангүй хөгжин байсангүй. Тэгээ тэгсэн ч гэсэн яг хоо тодорхой хэмжээнд жоохон ч гэсэн мэдээлэл авсан баг. Тус-тусдаа гэр орондоо гэртээ би зүгээр л юм контакт л үүсгэх гэдэг байгаа байхгүй хүмүүстэй хооронд юм харьцаал үүсгэх гэдэг байгаа байхгүй. Түүнээс нэг энд те
би өөрөө нөгөө нэг ямар ч айлтгүй байгаа учраас ямар ихчнээ коронавирусын яг энд голомтонд нь сууж байгаа ч гэсэн надад айлт гэдэг юм байхгүй болсон. Ингээд байх анханасаа учрыг нь олохгүй ингээд явж байгаад ингээд бүх юмных нь учрыг нь олоод одоо надад айлт байхгүй учраас Монгол ард түмэн бити ингээд хэцүү үед одоо сонгуул гээл дарамтлж гин тэр юу илээ одоо бас нэг ноолуурны асуудал болол бас буу юм болоод байгаа юм шүү дээ. Тэдийг өгөх, идэг өгөх, яах вэ, ийх үү гэл тэр мэр юмнуудыг тэгээд хинч гарсан, хинч суусан тий бидний амьдрал биднээс шалтгаалж дээрдэ шүү дээ. Тэгээ өөр дээрээ л анхаарлаа төвлөрүүлээ гэдэг юм их хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд яг уу жоохон нэг хүний театр шиг те нэг 20 минут бүжүүлээд хичнээн бүжиглэхгүй байсан ч гэсэн ингээд хараа сууж байгаа хөгжим сонсчих юм бол өөрөө мэдхгүй хүн ингээд бас стресснээс гарч идэг байхгүй юу. Өнөөдөр хөгжимгүй байсан харамсалтай байна. Тэгээ бүгдэнд нь өнөөдрийнхөө оройг сайхан өнгөрөөгөө сайхан амраад хагас бүтэн санаа сайхан өнгөрүүлээд гадагшаад дотгошоогоо салхиндаа гараад сайхан эрүүл агаар имээ тэ агаараар им хийгээд имээ аваад тэгээ сайхан нэгт өдөр болтол сайхан амарцгаагаарэ гэж хэлээд өнөөдрийнхөө лайвыг төгсгөё. За баяртай хайртай шүү бүгдэнд нь.